Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкудад байршуулах болон тэтгэвэр тэтгэмжийг дамжуулан олгохдоо банкудад чөлөөтэй өрсөлдөх нөхцлөөр хангаагүй. Өрсөлдөөнийг хязгаарлан зарим банкнд давуу байдал олгосон нь тогтогджээ. Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийг банкар дамжуулан олгох үйлчилгээний 45% дангаар гүйцэтгэдэг Хаан банкнд нийт хадгаламжийн 2.3% байршуулсан байхад Капитал банкд 35.7% байршуулсан байжээ. За энэ нь хуульд заасан журмын хүрээнд өрсөлдөөнд орчин бүрдүүлэх замаар банкуудыг сонгон шалгаруулж шийдвэрлсэн тохиолдолд илүү тааламжтай үйлчилгээний нөхцөл хүү бүрдэж болох боломжийг хаасан хэрэг гэж үзсэн байна. За мөн ахмад наснуудын зүгээс тэтгэврийн зээлийг банкудаас өндөр хүүтэй авдаг нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгааг тогтоожээ. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2015 онд тэтгэврийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкудад хадгаламжийг 11.8%, харилцагыг 5.5% хүүтэйгээр тус байршуулж байхад ахмадууд банкнаас тэтгэвэр барьцаалан зээлийн сарын 1.5% хүү буюу жилийн дунджаар 18% хүүтэйгээр авч байна. Ахмад наснуудад өөрийнхөө ирээдүйд авах тэтгэврийг барьцаалж харьцангуй өндөр хүү төлөн банкнаас зээл авдаг энэ байдлыг уян хатан болгох, шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ бий болгох, сонголттой хямд өртөгтэй бүтээгдэхүүн үйлчлэгээ авах боломжийг бий болгоход чиглэсэн өрсөлдөөнд орчин бүрдүүлэх талаар нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтууд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай холбогдох заалтуудад заагдсан байгаа. Үүний дагуу нийгмийн даатгалын ерөнхий газарт шаардлага өргүүлж хамтран ажиллах зүйтэй байна гэж үзлээ. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй, нэрийн дансыг мөнгөжүүлээгүй. 2015 онд 55 нас хүрч тэтгэвэр тогтоолох эрх нь үүссэн 15,041 эмэгтэй даатгуулагч байгаагаас нэг сард тэтгэвэр тогтоолох эрх нь үүссэн 1435 даатгуулагч байгаа бол өнөөдрийн байдлаар тухайн хуулийн хүрээнд нэг жиргэнд тэтгэвэр олгогдоогүй байна. Нэрийн дансны тухай хууль нь хуулийн дагуу 2015 оны 1-р сарын 1-ээс эхлээд иргэд тэтгэврээ авах ёстой учраас энэ хуулиараа явах ёстой. Энэ хуулигаа мөрдөх ёстой. Хэрвээ хууль мөрдөхөд тодорхой зохицуулалт байх ёстой гэж үзэх юм бол энэ зохицуулалтаа хийж улсын их хурлын тодорхой тогтоол, шийдвэр, журмаа батлуулж энэнийхээ үндсэн дээр энэ үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэгэхгүй бол дараагийн тэтгэвэр авагчдад тодорхой эрсдэл үүсэж байна. Энэ хүмүүс тэтгэврээ тогтоолоход авах дансанд нь мөнгө нь байхгүй. Хийсвэрээр мөнгөжүүлээд мөнгө орж байгаа мэтээр бичигдсэн боловч бодит байдал дээр тэнд мөнгө байхгүй. Эдгээр зөрчлүүдийг илрүүлэн шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газраас даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, арвижуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, холбогдох дүрм журам хуулийг тогтоомжид нийцүүлэх, даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлэн сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг байршуулахдаа банкудад чөлөөтэй өрсөлдөх боломж нөхцлөөр ханган сонгон шалгаруулалт явуулах шаардлагыг нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн байна.